Сайн байцгаана уу? Та бүхэндээ давхар пункт түүний уламжлалын талаар хичээл орно. За үүний өмнө нэг бодлогыг одоо энэ пунктсын утга e-bot x гэсэн пункт 3x дээр нэмэх нь 2 бол x нь тэг байх үеийн утгыг олъё. За яаж олох вэ гэхээр x-ийн оронд тэг орлуулад 2-ыг нэмэхээр 2 3-ыг 2-оор үржиж 2-ыг нэмэхээр 8. За 3-ыг сөрөг 1-ээр үржихээр сөрөг 3 дээр 2-ыг нэмэхээр сөрөг 1. 3-ыг 3-ны 1-ээр үржихээр 1 дээр нэмэх нь 2 буюу 3. Энэ 2 хураагдаад 1. За тэгэхээр x-ийн оронд a байвал x-ийн оронд a гэсэн тоог орлуулахаар 3a дээр нэмэх нь 2 болж байна. За x-ийн оронд a дээр нэмэх нь 3 байвал энэ x-ийн оронд a дээр нэмэх нь 3 байвал 3-ыг үржих нь a дээр нэмэх нь 3. Нэмэх нь 2 буюу 3a x дээр 2-ыг нэмэхээр 11. X-ийн оронд x дээр нэмэх нь 2 байвал 3x дээр нэмэх нь 6 дээр 2-ыг нэмэхээр 8. За x-ийн оронд gx байвал 3-ыг үржих нь gx нэмэх нь 2 байна. За эдгээрийг үл бид нэр мэднэ. За үүнийг зэргийн санаж байна. За энэ бол одоо манай өнөөдрийн хичээлтэй бас холбоотой суурь зэргийн санах ойлголтуудын нэг байгаа. За ингээд давхар пункт гэж чухам юу юм бэ гэдэг талаар ойлголт өгье. Хэрвээ за f пункт нь за d-гээс e гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр за d-ийн тодорхойлогдох мөж e нь утгын мөж. d олонлог дээр тодорхойлогдох мөжийг аваад e олонлог дээр утгын мөжийг авдаг тийм f пункт байна. За g пункт нь болохоор за e гэсэн энэ олонлог дээр тодорхойлогдох мөжийг аваад k гэсэн олонлог дээр утгын мөжийг авдаг ийм пунктууд өгсөн байна. Тэгэх юм бол f пункт нь d олонлогийн x элемент бүрд e олонлогийн fx элементүүдийг харгалзуулдаг гэе. За тэгэхээр за өөрөөр хэлбэл энэ зургийн хувьд энэ f пунктын x олонлог гэж энийг хэлж байна. За энэ x олонлог бүрд нь fx нэг утга харгалзсан. Энийг утгын мөж гэнэ. За ийм байг. За харин g пункт нь болохоор энэ олонлог дээр тодорхойлогдох мөжийг аваад энэ олонлог дээр утгын мөжийг авдаг байг. Утгын мөжийг авдаг. За ийм байх юм бол үүнийг k олонлогийн f, g, x элементэд харгалзуулдаг гэвэл d олонлог дээр тодорхойлогдсон k олонлогоос утгаа авдаг шинэ пункт тодорхойлж болох нь харагдаж байна. За өөрөөр хэлбэл энэ яг давхар пункт гэж нэрлэдэг нь нэг пунктын утга гарлаа тэр утгыг нь ашиглаад дахиад нэг пунктын өөр нэг утга гаргадаг ийм давхар f, g гэсэн хоёр хуулиар дараалж явагдаж байгаа энэ үйл явдлыг л нэг давхар пункт гэдэг. За тэгэхээр энийг математикт бол ингэж бичнэ. F тэгээд энэ дундуураа нэг бөөрийнхээ шиг за тэрийг нь юу гэж уншдаг вэ гэхээр f ба g ба f пунктын композит гэж уншдаг. Композит гэж уншдаг байна. За энэ пунктыг болохоор f ба g пунктын давхар пункт гэдэг. За ингэж тэмдэглэдэг. За энэ тэмдэглэгээ бол үүнтэй тэмцэнэ. Өөрөөр хэлбэл g композит f гэдэг нь юу гэж юм бэ гэхээр g пункт дотор f гэсэн пункт давхар байна л гэж ойлгоо.
За энэ тэмдэглэлтэй бол ийм. За зургаараас бол маш сайхан ойлгомжтой харагдана. За нэг D олонлогт x гэсэн элемент байлаа. За энэ олонлогийн f гэсэн функцийн тодорхойлогдох мужи нь бол энэ юм байна. Тэрний утгын мужи нь энэ болно. F гэсэн функц. Гэтэл g гэсэн энэ функцийн утгын мужи нь энэ байна. Тодорхойлогдох мужи нь энэ f гэсэн болно. За тэгэхээр энэ хоёр одоо f g гэсэн хоёр хуулиар дараалан хийгдэж байгаа энэ үйл явцыг л нэгэсэндээ давхар функц гэж байгаамаа. За тэгэхээр fx функцийн тодорхойлогдох мужи нь бол эхний энэ d олонлог байна. Fx функцийн утгын мужи нь бол d олонлог байна. За гэтэл энэ fx нь g функцийнх нь тодорхойлогдох мужи боллоо. За энэ k олонлог нь бол dx функцийн утгын мужи байх юм байна. За ингэж одоо fg гэсэн хоёр функц дараалан үйлдэл хийсэн энэ үйлдэлийг л давхар функц гэж ойлгоцгоё. За тэгэхээр энэ давхар функцтай холбоотой бодлогыг багш нь бодож харуулъя. За тэгэхээр за энэ бодлогуудыг бодохын тулд за эхлээд ингээ эхлээд за 1 2 зүрх 3 4 за энэ нэг f гэсэн функцэд орлуулахад нэг утгууд гарна. За манай f гэсэн x квадрат учраас 1-ийн квадрат 1 2-ийн квадрат 4 өрүүлүүлэн fx гэсэн функцийг x-ийн оронд орлуулах. За сөрөг 3-ын квадрат гэж 4-ийн квадрат 16 тэгийн квадрат 0. За энэ функцийн дахиад g гэсэн gx-т нь одоо орлуулаа гэсэн үг шүү дээ энэ удаа. Эхлээд f функцийн утгыг олно. F функцийн утгыг бид нэр оллоо. 1 гэсэн утгад нь харгалзах утга бол 1 юм байна. За үүнийг g гэсэн функцэд орлуулахаар одоо энд 1 гэсэн утгыг ийшээ орлуулахаар 2-ыг дэгээр үржээд 3-ыг нэмэхээр 5 болно. За үүнд харгалзах утга нь. За 4-ийг 2-оор үржээд 3-ыг нэмэхээр 7 болно. 9-ийг 2-оор үржээд 3-ыг нэмэхээр 18 дээр 3-ыг нэмэхээр 21 болно. За 16-ыг 2-оор үржээд 32, 3-ыг нэмэхээр 35 болно. Тгийг 2-оор үржээд 3-ыг нэмэхээр 3 болно. За ингэхээр манай энэ одоо зургаас бол та нар харж байгаа. Энэ бол за нэг эхлээд f функцийн за тодорхойлогдох мужи гэсэн. За тэгэхэд энэ тодорхойлогдох мужийн эдгээр утгуудад нь аргументт нь харгалзах утгууд нь энэ. Тэгвэл энэ утгууд нь g гэсэн функцийн тодорхойлогдох мужи байгаа. Тэр тодорхойлогдох мужийн утгуудад нь энэ нэг функц харагдсан байна. K. За дээрх функц одоо дээрх бодлогыг бол дээрх онцлогтой холбоод тайлбарлах тул юм байна. За тэгэхээр манай үр дүн A-гийн үр дүн бол хэд болсон? 5. B-гийн үр дүн бол 7. V-гийнх нь 21. G-гийнх нь 35. D-гийнх нь 3 гэж. За энэ үр дүнгээ хэдүүлж энийг орхисон байгаа юм чи. За тэгэхээр манай энд fx x-ийн оронд fx x квадрат байгаа. Тэгээд x квадратыг 2-ыг үржих нь x-ийн оронд x квадратыг орлуулчихаар 2x квадрат нэмэх нь.
Тэгэхээр энэ 2x квадрат нэмэх нь 3 болно. Эхлээд энэ x-ийнх нь утга энэ байгаа. Энд гаргалзах утга нь энэ гарна. Энэ утга нь gx функцийн аргумент болоод орлуулахаар ийм үр дүн. За дараагийн бодлогыг тайлбарлая. Бодлого 2. За энэ юу гэсэн бичиглэл вэ гэхээр f гэсэн функц дотор gx гэсэн функцийг орлуулаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр ингэхийн тулд эхлээд одоо бид нэр манай fx гэсэн функцийн нэг x-ийн оронд gx-ийг орлуулахаар gx-ийн квадрат нэмэх нь 1 болно. За gx гэдэг нь хэд вэ гэхээр 2-оос хасах нь x үүний квадрат. За gx-ийн хооронд одоо шилнэ. За энэ x байхад энэ x байсан бол энэ gx байхад энэ gx байна. За тэгэхээр gx-ийн хооронд 21-ээс орлуулад 1 юм гэхээр за ялгуурын квадратын томьёогоор задлах юм бол ийм буюу x квадратаас хасах 4x нэмэх нь 5 гарч байна. За g компьютер f гэдэг нь юу юм бэ гэхээр g функц дотор f(x) гэсэн функц давхарласан байна гэж ойлгоно. За тэгэхээр g функцийн x-ийн оронд fx-ийг орлуулж байгаа 2-оос хасах нь fx. За fx нь юутай тэнцвэ гэхээр x квадрат дээр нэмэх нэгтэй тэнцвэ. За g функц дээр дахиад компьютер g гэдэг нь юу юм гэхээр g дээр дахиад g-ийг давхарласан гэсэн үг. За ийм гэсэн үг. Тэгэхээр g функцийн x-ийн оронд gx байгаа учраас ийм болно. За ингээд gx-ийн оронд 2-1 байгаа учраас орлуулах юм. За тэгээ энд галхтай байгаа учраас энэ дандаа хаалттай болчих واخ гэсэн анхаарах хэрэгтэй. За энэ хоёр устдаа x гарч байна. За f компьютер f гэдэг нь болохоор f дээр f-ийг давхарласан гэсэн үг. F функц дээр f-ийг давхарласан. Ийм гэсэн үг. За тэгэхээр x-ийн оронд fx байгаа учраас fx-ийн квадрат дээр нэмэх нь болно. За fx нь функцаараа залжихаар x квадрат дээр нэмэх нь 1-ийн квадрат нэмэх нь 1. За ингээд x-ийн 4-ийн зэрэг 2x квадрат нэмэх нь 1 нэмэх нь 2. За 1 дээр 1-ийг нэмээд 2 гэж бодчихъя. За ийм байна. За 3 дугаар бодлогын хувьд. За 3 дугаар бодлогын хувьд за давхар функц их нь утга нь өгөгдсөн байна. Өөрөөр хэлбэл f2x дээр нэмэх 1 гэсэн x-ийн оронд 2x дээр нэмэх 1-ийг орлуулахад 4x квадратаас хасах нь 3x нэмэх 1 гэсэн ийм функц өгөгдсөн бол анхны fx гэсэн функцийг нь олох нэ. Анхны функц нь. За ийм бодлогыг бодоход 2 янзын аргаар бодъё. За нэгдүгээр арга бол 2x дээр нэмэх 1-ийг ялгаж авах арга байгаа. Тэгэхээр ялгаж авахын тулд 4x квадратаас хасах нь үнийг 4x бүтэн квадрат ялгахаар 4x за нэмэх 1 үүний квадратыг ялгахаар юм болох юм. За тэгтэл манай бодлого сөрөг 3x тагаа 4x нь бол тэнцэж 4x квадрат нь бол тэнцчихэд байна. Сөрөг 3x байхын тулд энэ 4x-ээс 7x хасчвал тэнцэх гээд байна. За тэгэхээр дахиад энэ үнийг ялгахын тулд 3.5 гэсэн тоог хасаад нэмэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл 2x дээр нэмэх 1 гэсэн шугамнгаа ялгаж авахаар. За эндээс энэ 3 гишүүнд 2x дээр нэмэх 1-ийн
квадратлан хасах нь долоогоос сэргийн үржигдэхүүн гаргахаар 7-оос энэ хоёроос сэргийн үржигдэхүүн гаргахаар 3.5 гаргахаар 2x дээр нэг нэмэх нь 3.5. За эндээс энэ аавал энэ а. Тэгэхээр f нь a квадратаас хасах нь 3.5 5a нэмэх нь 3.5 болчихно. За энэ а-гийн оронд x-ийг орлуулж авчих юм бол энэ пункттай. За ингээд манай f от x гэсэн пункт ингэж ялгарч байна. За ингээд энэ аргаар бодоход ялгахад жоохон алдаа гарах магадлал өндөрт ялгаж чадахгүй байвал ямар аргаар бодох боломж байгаа вэ гэдгийг тайлбарлая. За тэгэхээр ерөнхийдөө энийг а гэдэг үзчих. Тэнгууд 2x дээр нэмэх нэг нь а. Эндээс x-ийг агаар илэрхийлэх юм бол 1 2 агараа дагуулсах 1 болно. Тэгээ x-ийн өмнө 2 тоо очих юм байна. За ингээд орлуулах юм бол 2x дээр нэмэх нэгийг а гэсэн учраас а. За x квадратын оронд одоо x нь үнэтэй тэнцвэрсэн. Үүний квадрат хасах нь 3-ыг бүртгэх нь ингээд агаар илэрхийлсэн пункт болоод. За задлаагч гэх юм бол үртүр ялгуурын квадратаар хаалт задлал ийм ийм болно. За ийм бол. За энд тусна ураагдан. За эндээс а квадратаас хасах нь 2а нэмэх нь 1. За эндээс 1.5 а болно. Өөрөөр хэлбэл энд 2-ны 3 гэсэн 1.5 а нэмэх нь 1.5 нэмэх нь 1. За эндээс эмгэтгээр гэх юм бол энэ хоёрыг эмгэтгээд 3.5 а энэ хоёрыг эмгэтгээд энэ 3-ыг эмгэтгээд 3.5. За ингээд f гэдэг бол а квадратаас хасах нь 3.5 а нэмэх нь 3.5 байна. Эндээс а-га x-ээр солиулчих юм бол за ингэж давхар функц нь өгөгдсөн үед анхны пунктыг олохдоо энэ хоёр дахь аргыг ашиглаж бодвол маш амархан цаахан бодогддог байгаа. За энийг бас та нар минь сурч авах хэрэгтэй. За давхар функцийн уламжлалаа одоо бодъё. Уламжлал гэсэн хичээлээ үзье. За тэгэхээр давхар функц гэдэг талынхаа ойлголттой болцсон байгаа. За тэгэхээр f гэсэн пункт за энэ хоёр пункт өгөгдсөн бол энэ гурван хувилбарыг олох юм байна. За бодъё. За f гэсэн пункт дотор g(x)-ийг олох юм. За тэгэхээр энэ x-ийн оронд x байгаа. Тэрээс энэний оронд x, энэний оронд x. Ингээд gx-ийн квадрат хасах нь 6 гүйцэх нь gx. За gx нь 2x-ээс хасах нь 1 учраас 2x-ээс хасах нь 1-ийг орлуулад гүйцэх нь 6 гүйцэх нь 2x-ээс хасах нь 1. За ялгуурын квадратынхаа томьёогоор задлах юм бол 12x нэмэх нь 6. Эндээс эмгэтгээ биччих юм бол 16x нэмэх нь 7 гэсэн ингэж хэлбэрчлэгдэж байна. Энэ хоёрыг эмгэтгээ, энэ хоёрыг эмгэтгээр. За b нь юу гэж байгаа юм бэ гэхээр f гэсэн пунктээс уламжлал аваад gx гэсэн пунктыг орлуулаа гэж. За fx гэсэн пунктээс айдлаа уламжлалаа авъя.
fx гэсэн пунктаас уламжлалаа авчих юм бол тэгээс уламжлахаар 2x-ээс хасах 6 болно. За тэгээд энэ x-ийн оронд юу тавих вэ? gx-ийг тавих. gx-ийг тавихаар 2-ыг үржих нь gx хасах 6. За тэгэхээр манай gx гэсэн пункт үүдэд тэмдэг гэхээр 2x-ээс хасах 1 гэдэг. Тэгээ хаалцлагаар 4x-ээс хасах 2 болно. 6 хасахаар 8 болно. За. В болохоор за энэ давхар пунктын уламжлалыг гэж давхар пунктын уламжлал. За тэгэхээр бид нар энэ давхар пунктын олсон. Байна. Тэгэхээр энэ давхар пункт нь юутэй тэмцүүлсэн бэ гэхээр 4x квадратаас хасах нь 16x нэмэх нь 7 гэсэн илэрхийлэлтэд тэмцүүлсэн. Энэний уламжлалыг авахаар за 4-ийг 2 үржиж 8x квадратаас зэрэг нэгээр багасгахаар 8x болно. Хасах нь 16. За юм болж. За эндээс төлөө нэг дүгнэлт гаргая. Давхар пунктын уламжлалын. За ийм давхар пунктаас уламжлал авахад ийм пунктаас нь уламжлал аваад үрждэг байна гэсэн юм дүрэн байна. За тэгэхээр за бид нэр эхлээд за ингэсэн. За энэ пунктын уламжлал бол одоо бид нэр сая бодож олоод давхар пунктын уламжлал 8x-ээс хасах нь 16 болсон. 16. За x пунктаас уламжлал аваад gx пунктыг орлуулсан. 4x-ээс хасах нь 8 болсон. За тэгвэл gx пунктын уламжлал гэхээр ч одоо gx пунктын уламжлал. gx нь 2x-ээс хасах нь 1 учраас нээс уламжлахаар 2x-ээс 2 гарна 1-ээс нь алах юм. За энэ бол тэмцэж байна. Тэгэхээр давхар пунктын уламжлал бол ийм дүрмээр уламжлах. За gx гэсэн давхар пунктын уламжлалыг авна гэдэг нь f пунктынхаа уламжлалыг аваад gx-ээр орлуулад үүнийхээ үр дүнг gx пунктынхаа уламжлалаар үрждэг гэсэн ийм дүрмийг бол бид нэр гаргаж авлаа. Тэнцүү байна гэдгийг жишээгээр батлаад харуултлаа. За энэ томьёогоо ашиглаад дараах бодлогыг. За жишээ 2-ыг бодох юм бол за y тэнцүү 5x-аас нэгийн дөрвөн зэрэг пунктын уламжлалыг олоо гэж. За тэгэхээр бид нэр энийг давхар пункт гэж ойлгоод энэ пунктаа за fx пунктаа x-ийн дөрвөн зэрэгээс солиод за gx пунктаа 5-аас хасах нь 5x-аас хасах нь 1 гэж солиод. Тэгэх юм бол энэ пункт нь ийм давхар пункт болж байна. f gx гэсэн f дотор gx гэсэн пункт. За харъя. За f gx дотор 5x-ээс хасах нь 1. За тэгээд энэ x байхад энэ x байна. Тэгвэл энэ 5x-ээс хасах нь 1 байхаа учраас 5x-ээс хасах нь 1-ийн 4 зэрэг болно. Тэгэхээр манай эндээс энэ хоёр пункт f-ийг ингэж сонгоод g-ийг ингэж сонгосноор манай f gx гэсэн энэ давхар пункт бол 5x-ээс хасах нь 1-тэй 1-ийн 4 зэрэгтэй тэмцэн байна гэж ойлгож байна. За тэгэхээр энэ пунктын уламжлалыг авахдаа яаж авах вэ гэхээр уламжлалыг авахдаа
дээрх дүрмээ баримтлаад авах юм бол F функцийн уламжлалыг gx-ээр F функцийн уламжлалыг аваад gx-ийг орлуулна. Үүрчих нь gx функцийн уламжлал. За тэгэхээр манай F функцийн уламжлал дээр 4x-ийн куб болно. X-ийн 4 зэрэг уламжлал. За тэнгуут одоо манай энэ 4x куб болно гэж 4x куб болно. Тэнгуут x-ийнх нь оронд юуг орлуулах хэрэгтэй вэ? gx-ийг орлуулах хэрэгтэй. gx-ийг орлуулах хэрэгтэй. gx орлуулах. Энэний 3 зэрэг болно. Өөрөөр хэлбэл F функцийн уламжлал гэдэг бол энэ уламжлал бол 4x куб байна. За үүнийх нь уламжлал дотор нь gx-ийг орлуулах юм бол 4-ийг үржих нь gx куб болно гэсэн. За үржих нь gx функцийн уламжлал юу гарах вэ гэхээр 5 гарна. 5x-аас сумна гэсэн. За эндээс ийм буюу манай энэ функцийн уламжлал 20-ыг үржих нь gx гэсэн функцийн 3 зэрэг буюу 20-ыг үржих нь gx нь 5x-ээс хасах нь 1 учраас за манай эцгийн үр дүн ийм гарцгаа гэсэн ойлгож байна. За дараах жишээ 3 дараах функцийн хувьд y тэнцүү квадратын 3 дахь x квадратын 1 x функцийн уламжлалыг олох. За бид нэр f(x)-ийг нь 3 дахь x g(x)-ийг нь x квадратын 1 x гэж ойлгох юм бол за манай энэ функцийн уламжлалыг авна гэдэг нь манай энэ функц ямар давхар функц болж байгаа юм бэ гэхэд ийм давхар функц болж байна. За эндээс gx функцийн fx гэсэн функцийн уламжлалыг аваад gx-ийг орлуулад gx гэсэн функцийн уламжлалыг үржихэд манай бодлого тогтно. За gx-ийн уламжлалыг авах юм бол за gx-ийн уламжлалыг fx-ийн уламжлалыг авах юм бол ийм буюу x-ийн 2-1 зэрэг гэсэн. x-ийн 2-1 зэрэг гэдэг нь зэргийн уламжлалыг авна гэдэг нь 2-1 урагшаанаар үржигдээд 2-1-ээс 1-ийг хасаад төгөлсөөр 2-1 болно. Эндээс 2-1-ийг үржих 1-ийг хуваах нь x-ийн 2-1 зэрэг буюу 2-1-ийг үржих нь 1-ийг хуваах нь язгууртаар x буюу ийм бодлогонаа. За энэ функцийн x-ийн оронд gx-ийг орлуулад бичнэ. Ийм болчихно гэсэн. За тэгээд gx функцаас адилхан уламжлал авчи. Тэгэхээр x квадратын уламжлал 2x x-ийн уламжлал 1 болох нь. За орлуулад бичих юм бол энэ юутэй тэнцүү болсон бэ гэхээр үнэтэй тэнцүү болсон 1-ийг хуваах нь 2-ыг үржих нь квадрат язгууртаар gx үржих нь gx гэсэн функцийн уламжлал 2x дээр нэмэх нь болсон. За энийг хаалттай бичих хэрэгтэй. Хүүхдүүдийн хаалтгүй бичиж нэлээд алдаа гаргадаг байна. За ингээ хураагдсан байхгүй учраас хүртүүлээ 2x дээр нэмэх нь үржигдээд 2-ыг үржих нь язгууртаар gx. За gx гэдэг функц нь x квадрат дээр нэмэх нь. За манай энэ функцийн уламжлал бол за энэ гэдэг бол юутэй тэнцүү гэхээр y тэнцүү квадрат язгууртаар x квадрат дээр нэмэх нь x гэсэн функц шүү дээ. Нэг давхар функц хэлбэрт орлуулж хэлж байгаа. За манай энэ функцийн уламжлалын хариу бол энэ гарна гэсэн үг. За ингээд давхар функцийн бодлогод бол ерөнхийдөө ийм нэг зэрэг хэлбэрт функц бол ихэвчлэн ийм давхар функц байдаг. Одоо үүсээд байгаа давхар функцтэй. За тэгэхээр ерөнхийдөө ийм зэрэг хэлбэрийн давхар функцийг бодохдоо яаж бодох вэ гэдэг дүрмийг
харуулах юм бол өөрөөр хэлбэл манай зэрэгт функцийн уламжлалын дүрэн бол ийм байна. Тэгээд зэрэг функцийн уламжлалыг ийм уламжлалын томьёогоор уламжлах. Тэгвэл манай энэ x нь өөр нэг функц, x-ээс ялгаатай функц буюу энэ f(x) байх үед давхар функц болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм байх үед яг хөө эхлээд зэрэг функцийнхаа уламжлалыг аваад тэгээд дотор талын энэ f(x) гэсэн функцээс уламжлал аваад үржичээд зэрэгт хэлбэрийн давхар функцийн уламжлалыг бол ингээд бодчихно гэсэн. За дараах жишээг хоёр функцийн хэлбэрт тавьж өөрөлдвөл давхар функц болгож шилжүүлэлгүйгээр энэ зэрэг функцийн томьёогоо ашиглаад бодъё. За тэгэхээр энэ функцийн уламжлал гэдэг бол зэрэг функцийн уламжлалын чанар ёсоор энэ зэрэг урагшаанаа үржигдэхээр 5. Энэ зэрэгээс нэгийг хасахаар 4 болно. Ингэж энэ хэсгийн уламжлалыг авчих. Одоо яах вэ гэхээр дотор талын энэ функцийн уламжлалаар нь үржиж байна. Манай энэ дотор талын энэ функц нь 4-өөс хасах нь квадрат тулдар x гэсэн функц. Энэний уламжлалаар үржижээд манай энэ бодлого бүрэн бодогдож байгаа гэсэн. Ийм буюу за 4-өөс уламжлал авахар 0. За сөрөг тэмдэгтэй. За ядгуур дор x-ийн уламжлал бол 1-ийг хуваах нь 2-ыг үржих нь квадрат тулдар x. За ядгуур дор x-ийн уламжлалыг бодож харуулах юм бол ийм гэсэн үг. 2-1 урагшаанаа үржихдээ 2-1-ээс 1-ийг хасаад сөрөг 2-1 болно. Сөрөг илтгэгчтэй учраас зэрэг илтгэгчтэй болох тулд ийм болно. Тэгээ квадрат ядгууртаар оруулаад өчиж чинь 2-1 зэрэг гэдэг нь. За тэгээ энэ болчих. За тэгээ энэ урдлах сөрөг бол орц сөрөг гэхээр энэ сөрөг шиг. Тэгээс энэ тоог хасахаар энэ сөрөг гарна. За тэнцүү сөрөг тэмдэгтэй. За энэ үржүүлбэрийн үржүүлэхээр энэ зэрэг рүү үл үржихгүй. Зэрэг төвшүүлж дан нь орж учраас зэргийг бид нэр задлж чадахгүй учраас тэрийг орхиод нөгөө хоёр тоогоо хооронд нь үржүүлээд чичгээр сөрөг 5-ыг баахан 2-ыг үржих нь ядгуур дор x тэгээд 4-өөс хасах нь ядгуур дор x гэсэн ялгарын дөрвөн зэрэг байна. За юм байна. За жишээ 5. За энэ функцийн уламжлалыг авна гэдэг нь одоо бидний үржил функцийн уламжлалын дүрм бол хэрэг болох юм шиг энэ функцийн уламжлалыг авахад хоёр функцийн нэмжтэй техникээс нь уламжлал аваад хоёр дахь нь үржээд хоёр дахь нэмэгдэхүүнээс төгсгөлгөөс нь уламжлал аваад техникээр нь үрждэг юм байна. За энэ функцийн уламжлалыг авъя. За тэгэхээр ядгуур дор x дээр нэмэх нь 2 гэсэн энэ функцийн уламжлалыг x квадрат дээр нэмэх нь x хасах нь гэсэн функцаар үржээд нэмэх нь ядгуур дор x дээр нэмэх нь 2 гэсэн энэ функцийг тэвээр нь үчээд x квадрат дээр нэмэх нь x хасах нь гэсэн функцийн уламжлалаар үржиж. За эндээс за энэ давхар функц байгаа учраас энэ x дээр нэмэх нь 2-ын 2-1 зэрэг гэсэн функц байгаа. Энэ функцийн уламжлалыг авах юм бол 2-1 урагшаанаа үржигдээд 2-1-ээс 1-ийг хасахаар сөрөг 2-1 зэрэг болно. Сөрөг 2-1 зэрэг болно. Тэгээд дотор талын энэ x дээр нэмэх нь 2-ын уламжлалаар үржих нь 2-1-ийг үржих нь ийм болно. За энэ дороос бол
x-ийн уламжлал нэг гарна 20 уламжлал наал гарна. Эндээс юм байна. За бодлогондоо орлуулад бичдэг юм бол за энэ функцийн уламжлалуудад тавьсан байх хэрэгтэй тавьсан. За 1-ийг хуваах нь 2-ыг үржих нь үржих нь x квадрат нэмэх нь x хасах нь 1. Нэмэх нь язгуур доор x дээр нэмэх нь 2. За эндээс уламжлал авахаар 2x дээр нэмэх нь 1 болсон. За ийм нийлбэр функц гарчнаа. За өнөөдрийн хичээл ингээд давхар функц гэсэн функцийн уламжлал давхар функц гэсэн ойлголтыг тавьсан гэлөө.